Оройн хөргийн үсгчтэй. За амралтын өдрийн оройг тавтаа тухтаа өнгөрүүлж байгаа хэрэг гэж найдаж байна. X хөтөлбөр эхэлж байна. За тэгэхээр түрүүчийн нэвтрүүлгийн үеэр бод зочтой бас та бүхэнд ямар зочин орох тухай танилцуулсан. Энэ удаад амлсан ёсороо уучлаарай. Энэ удаад амлсан ёсороо бие үнэлэгч буюу Янхан. Манай өнөөдрийн зочин дахиад бодит зочин. Бодит хүн. За энэ хүн бол бид өнөөдөр шүүгч биш, ямар нэгэн прокурор биш, ямар нэгэн хуулийн этгээд биш, хэн нэгний амьдралыг шүүх гэж биш. Энэ хүнээр дамжуулан, энэ хүний ухамсараар дамжуулан нийгмийн амьдралд байгаа залуучуудад, энэ нийгэмд байгаа хүмүүст амьдрал гэж яг бодит амьдрал ямар юм бэ? Энийг сонсоод, энэ яриаг сонсоод залуучууд маань, залуу үе маань ямар сургамж авах юм бэ? Ер нь бидэнтэй нэг нийгэм болж байгаа эдгээр хүмүүс яг ямар хүмүүс байдаг юм бэ гэдгийг бодит үнэрлүүлэхийг зорьсон. За ингээд манай өнөөдрийн зочноор яг хамтран хөтлөгчөөр за Ядман сүрэнгийн Батхүү сэтгэл судлаач, сэтгэл зүйч оролцсон. За тэгэхээр яагаад тэгэхээр өнөөдрийн маань бидний эвгүй нэрлэж танаас дахиад уулзлаа. Янхан буюу бие үнэлэгчийн сэтгэлгээний тулаар яг бодит зөвлөгөө өгнө. Өөрөөр хэлбэл тантай намайг ярилцж байгаа үед энэ хүн дүгнэлт хийн, танаас асуултаа асууна. Ингээд танд хизээч уулзж байгаагүй, хизээч ярьж байгаагүй. Тэр дотоод сэтгэлийн бодит үнийг ярих, уудалж гарах тэр боломжийг чинь нээж өгөх. Бас энд бас таныг яг буруутай юм уу, буруугүй юм уу, эсвэл та ямар хүн бэ гэдэг сэтгэл зүйн дүгнэлтийг өгөх ийм үйлдэл байж байгаа. Ингээд ярьсан та орох уу? Ингээд X хөтөлбөр эхэлж байна шүү дээ. За эхний асуултыг сэтгэл зүйчээр тавилчээ. Тэгээ. За өнөөдрийн бидний сэдэв бол ер нь бол хүн сэдэв. Тэгтээ амьдрал бодитоор байдаг. Энэ сэдэв бид хөндөж байна. Тэгэхээр танаас бол дахин үлцэл өчье. Хувийнхаа амьдралыг хэдий ярьж байгаа боловч бидний таны бас хувийн нууцыг бол хамаагүй бас хөндөж яригмааргүй байна. Тэгэхээр зөвхөн энийг бол та өөрөө бид бол сая хэллээ. Бид бол аливаа асуудыг шийддэг хуулийн хяналтын байгууллагын хүмүүс биш. Зөвхөн л бид нар хоорондоо ярилцж байгаа учраас та өөрийнхөө хүсэл сонирхлоор зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхлоор л хамдараа гэж хүсэж байна. Сэтгэл зүйч миний хувьд бол яг л энэ бол нийтэд гарч байгаа нэвтрүүлэг учраас тэрээс өөр сэтгэл зүйн ганцаарчсан зөвлөгөө байсан бол би таныг эндээс илүү өөр байр суурьтай хамтах байсан л да. Тэгэхээр таны хувьд зөвхөн бага насныхаа амьдралыг ярьж болох уу гэж асуумаар байна. Миний хувьд. Ер нь зөвхөн өөрийнхөө тухай. Яг би гэдгээс илүү таны бага нас гэр бүл ээж аав бүрэн бүтэн байсан уу? Эцэг эх бүрэн бүтэн байсан уу? Гэр бүлд ямар нэгэн асуудал байсан уу гэдээс сэтгэл зүйчдийн хувьд ингэж үзэхэд ер нь аливаа иймэрхүү амьдралд орсон хүмүүсийн гэр бүлийн доголдол их байдгаас иймэрхүү амьдралд орсон байдаг л да. Таны хувьд ямар байсан бэ? Миний би айлын ганц хүн. Ээж аав маань өнгөрсөн байсан. Өнгөрсөн. Нөхрөөсөө салцсан. Айлын ганц хүн байсан. Айлын ганц хүн. Ирэх байсан уу? Ирэх. Ээж аав бүтэн. Ээж аав бүтэн. Тэгээ ер нь анх яаж яваад энэ амьдрал руу орсон байна? Манай өнөөдрийн зочин бол уучлаарай дөрөв дутуу танилцуулсан байна. 1993 оноос хойш бие үнэлж байгаа. Эмэгтэй байж байгаа. Тэгэхээр ярилцлагын дунд ярианы явцад бас яг үннийг хэлэхэд бол сүүлийн үед бол яг үнэндээ улаан цам ингэж мөнгөний хойноос үхэн хатан улаарч явсан биш ээ. Тэ? Бас нэг арай өөр зорилготой явж байгаа гэдэг бас ярьж байгаа. Тэгэхээр таны хувьд яаж яваад энэ зам руу орсон бэ? Анхны бие үнэлэлтийн тухай ярил төгсгөж ирв. Анхны бие үнэлэлт нөхрөөсөө салаад багшийн дээрээс хүүхнүүд явдаг. Тэгээд нэг найз хүүхнээ даахад багшийн дээр очсон. Тэгээд буудлын бодлоор хөнтэй тохироод. Тэгээд ингээд явахад мөнгө олох юм байна гэл. Тэгээд хамгийн анхных ямар хүн байсан бэ? Хамгийн анхных бол уян л таны 20 гарсан залууч л. Ер нь тэр үед ямар үнэтэй байсан те? Ер нь тэр иймэрхүү замаар олсон хаана очиж зогсдог байсан, ямар үнэтэй байсан гэж ярил. Багшийн дээр хөрөнгөний бэрж гэж зогсно. Хайдлын мөсийн бодолд очино. Санхүүгийн техникийн уран бэрийн ажлын бас хүмүүгээд бодолд очиод байна. Буудлууд нь бол. Тийм буудлуудаар. Цагийн ямар үнэтэй байсан?
А тэр хүчээр хандсан баг тий. Тийм 5000 м. 5000. Тэгэд одоо бие үнэлэхэд ч одоо хонох юм уу эсвэл нөгөө цагаараа цагийн гээд сая 5000 ярил шүү дээ. Тийм цагаараа ч хоног тохироод ч явна. Тэгээд царай зүс биеийнхаа энэ төр хэр хамаатай байх вэ? Хамаарахгүй. Хамаарахгүй. Тий. Өдөрт ер нь хэр боломж байдаг вэ? Өдөрт 3-4 удаа явна. 3-4 удаа. Явчаал газ буцаа гараад ирэх юм. Орой нь хэд гээд гарах вэ? Орой тэгэл явж байгаа л хоног хүн тааруулах юм. Хонхон таарал. Тэгээд нөгөө буудлууд руу алгачаад. Тийм бодолтой л. Одоо эрүүл мэндийн хувьд та ямар ш байна? Эрүүл мэндийн зүгээр. Зүгээр. Эмчид хэр олон ханддаг вэ? Эмчид бол шинжилгээ өгдөг, эмнэлэгт ханддаг. Цагдаагийнхан ямар ш вэ? Цагдаагийнхан дээр ямар ш харилцаатай юм? Цагдаагийнхаа хаяа баригдал торгуулал гардаг. Торгуулна. Яасан гэж торох вэ? Бодол дээр зогслоо бие үнэлдэг. Цагдаа нар бол мэднэ. Мэднэ. Та нар хараад таних уу те? Тийм. Бидний угаасаа зураг мураг байдаг тэгээд тэр ингээд нэр ихсэн мэддэг. Саун массажаар явах уу? Гүү. Тэд нар бол тустай хүмүүс байд юм уу? Тэгээ гулгай сав массаж энэ төргээл ярьдаг. Тэр нь тустай байдаг. Бид нар бол гадуур л явдаг. Гадаал зогсож Тийм байна. гадаа бод. Өвөл одоо ч одоо өчигдөр өрөө энэ чинь 25 хас 25 градусын хүүтэнтэй байлаа шүү дээ. Тэгэл таньдаг жолооч болгож байгаа машин дулаацаад. Тэгээд гадуур нөгөө хүүхнүүд чинь бас яриа нөгөөд ярьж өгөнгөт машинаас гарч болцдог. Таньдаг жолооч гэдэг нь тэнцээ очиж зогсдог жолооч. Баян тэгээ халтур хийдэг жолооч нар биднийг бас хүрэх газар хүрэж өгч мөнгө авдаг. Хөрөж өгдөг. Жолооч нар бас зарах уу? Жолооч нар зарна. Зарсан хүмүүс дунд нь ямар үнэтэй? Одоо жишээлбэл та өнөөдрийн байдлаар ихэд одоо цагийн ямар үнэтэй байгаа? Өнөөдөр цагийн байдлаар 60-аас яриад 50 45. 60-аас яриад 40 гэл явчихад. 40. 60-аас яриад 40. Одоо надад түрүү ярианы өнгнөөс бас анзаараглаа л да. Жишээлбэл та нөхөртэй байсан. Тийм үү? Нөхөр чинь таныг бие үнэлтийг мэддэг байсан уу? Нөгөө нөхөртэй хатаа бие мэдж байгаагүй нөхрөөс салснаас. 90 онд уу? 90 онд. Салснаас хойш. А салснаас хойш шүү дээ. Тэгэхээр нөхрөөс салснаас хойш та чухам яагаад бие үнэлэх болсон бэ? Ажил хийхгүй тэгээ мөнгө олдоод байхаар ингээд явахад болоо. Ажил хийхгүй мөнгө олдоод байв. Тийм. Жишээл нэм юм байх уу? Танд түр мөнгөгүй явчих уу байх уу? Үгүй хоороо. Ховор. Ямарс орой болгон заавал клиент олдох уу? Олдно. Заавал олдно. Тэгээд одоо та ерөнхийдөө хэр мөнгөтэй мөнгө хурааж хөрөнгөлүүлдэг үү? Ямар шүү байдалтай байгаа. Ер нь энэ замаар хөрөнгөлүүлдэг. Тэр мөнгө юу нэ мөнгө юм болдгоо маа. яагаад Тэгээд өдрийн нэг хэрэглээ өөрийнхөө хувцсан нуцтай тиймэрхүү юм л байдаг. ховц сонортой дараа хэрэглээндээ дараал. Ер нь тэргээр байгаа охтууд хэр мөнгө олд юм бэ? Одоо зөвшөөрөл танаас залуухан царайлаг охтууд бай гэж бодлоо л та. Тэр охтууд бол тэгээд цагийн 150 гээд хоногийн 150, цагийн 80 мянга гээд 80-аас арил 60. 80-аас 60. Бас ярьж хөрнө. Хэцүү байх уу? Хэцүү. Хэцүү үе ямар шүү үе тохиолдох хэцүү үе. Хэцүү үе чинь тэгээд нөгөө хүнтэйгээ буудалд очно. Арх уу, нийлж арх уу. Заавал зүг арх уу. Хамт уу. Архиар шихэн. Тэг архир нөгөө юм чинь бас шахна. Мөнгөө өгчөөд өгөөгүй ээж хагаад өгцөн гээд бас додож нүтэн. Бас дарамт бас байна. Тэр болгоны төвчиж гарна. Дэвчэж гарна тийм. Та нар ямар нэгэн хамгаалт байгаа цагтаа бол хамгаалахгүй. Байхгүй. Ямар хамгаалт байхгүй. Буудалч нэг хамгаалахгүй шүү. Бэлгэвчийг хэр хэрэглэх вэ? Бэлгэвчгүй унтах бол Хэрэглэн бэлгэвчгүй унтах уу яарал яах вэ? агуу хөлтөө бэлгэвчгүй унтна гэдэг нь унтахгүй гэхээр заавал хийхгүй гэхээр нь болчдөг. Тэгээ болохоор араас өөрөө дуудаад за бэлгэвч хий. Өдөр яалч чи бэлгэвчгүй унтах бол яг одоо Улаанбаатар хотод доох гэхэд одоо аль хэзээ хяналтаа алдсан. Бэлгэвчгүй яг урд нь 2-3 удаа уулзсан үнтэй бэлгэвч байна. Хийхгүй унтчих. 2-3 удаа уулзсан үнэ та ямар нэгэн өвчин зовлонгүй нөгөө яаж мэдэх вэ? Мэдхгүй. Мэдэхгүй.
хэдэн удаа энэ хооронд бэлгийн зам алдах төвч авсан байна. Бэлгийн зам өгч аваагүй. Одоо би түрүүчийн 7 хоног бас шинжилгээ өгсөн. Хайрыг нь хараагүй. Эрүүл мэндийн хувьд та хэцүү юм да. Тэ. Эрүүл мэндийн хувьд л эрсдэлтэй. Та урд нь нөхөртөөгөө байхдаа ямар ажил эрхэлж ирсэн бэ? Ер нь нөхөртөө байхдаа зүгээр нийтээ олон л байсан. нийт олны чиглэлээр бол цалин болол аваад Тийм 4 хүүхэдтэй. амжиргаа бол залгуулаад болдог гэсэн байна шүү дээ, тийм ээ. Бага насны амьдрал бол тийм хүнд хэцүү маш одоо тарчиг ядуу тийм амьдрал бол үзээгүй нэг юм шиг. Харин тий айлын ганц гэж жоохон одоо ээж аав бүх бэлэн юм дээр ээлээд ээж аавтайгаа мөнгөн байх юм шиг л одоо жоохон цамаан загнал. Тэгээд анхныхаа одоо за биеийн үнэх сэтэл нь одоо юу байсан гэж боддог бай та одоо ингээд мэдээж өөрөөсөө асуух явахдаа тэр үед бол бас одоо тэр үед л бодсон л байгаа шүү дээ. Одоо бол надад одоо энэ явж байгаа охтуудыг би хараад байна. Хайр охтууд илүү одоо хүнтэй сууч болдгоо надад ага харамсдаг шүү дээ. Шорлогны тэргээр шорлог зарж байгаас нэг жоохон одоо 13 4-тэй охтууд тэгтэл орой явж байгаа шүү. Зардаг хүнд ярьж өгөөл тэ чи явчаад иргээл мөнгө авч. Энтэй холбогдож нэлээд мэдээлэл уншлаа л да. Тэгэхээр үнэхээр яг бас яг гэж ярьж байгаа юмуд бол байна. 13 4-тэй охтуудыг бол одоо ингээд илүү үнэлж авдаг гэн. Илүү үнэлгээтэй байдаг гэн. Надад ч гэсэн жоохон хүн байна уу илүү мөнгө өгье. Олж өгч энэ тэгээд. Тэр нь бүр тэгээд банкын хэрэглэгчтэй болсон илүү эрэлт хэрэгцээтэй гэж хэлсэн байлээ тийм. Тэгээд гол бүр сонссон чинь ээж нь охиноо одоо зардаг гэдэг өнөөдөр үссэн тэр бол одоо зохиомл юм болоо үс яг бодит юм бас байд юм болоо. Тэр тохиол та харж ирсэн үү? Ээж нь охиноо зардаг юм. Нөхөр нь агаагаа зараа явдаг зөндөө шүү. Нөхөр нь агаагаа зараад явдаг. Ээж нь охиноо зардаг. Эсвэл найз залуу хайртай байсан залуу нь хайртай охиноо, найз охиноо хайртай дуртай гэж авч явж байгаа хүчээр биеийг үнэлдэг. Тийм байгаа. Хэрвээ зэн биеийг үнэлээд өнөөдөр оройдоо килийн тоолж чадахгүй ч юм уу гологдсон овшгээд зодно. Тийм үү. За эсвэл одоо байшин дотор бөөнөр нь авч хорчход тэгээд бөөнөр нь биеийг үнэлүүлээд машинтаа зөөж авчиж биеийг үнэлүүлээд буцаагаад аваад явдаг. Энд гол бий юу? Бага. Миний сонсонгууд бол энэ л дээ. Тэгээд эсвэл 3 4-өөр нь биеийг үнэлүүлээд юм уу байрандаа байж чагаад бие үнэлэгч авъя гэсэн хүмүүсийг машиндаа суулгаж авч яваад байранд өөрийнхөө бодо би өөрсдөө бэлтгэсэн байрандаа авч биеийг үнэлдэг. Тэгээ угаасаа энэ бодол дээр явсан хүмүүс чинь өөрийнхөө бодолд очно гэдэг шүү. Өөр бодолд очихгүй тэр чинь л ах өөртөө бодолд очих. Тэгэхээр өөрийнхөө бодолд очно гэдэг бол манад байгаа нөгөө цагийн өнөөдрийнхэн би машинтайгаа наашаа явж байгаа хооронд өдрийн 10,000 төгрөгөөр үйлчлэнэ гэсэн буудлууд харагдчихсан л да нэгдүгээр хорооллын замд гарч. Энэ буудлууд өдрийн цагаар бол хин бие үнэлэгч төлөвлөж байна. Оройн цагаар 10,000 гарч юм уу юу? Өдрийн доош 10,000 гэдэг. Тэгээ өдрийн доош 10,000. Тэрэнд орж ирсэн байж болох. Тоглоомчид энэ дээр бас орсон байдаг шүү. Тийм үү тий. Ер нь тоглоомчид бие үнэлэгч авч байгаа тохиолдол байх уу? Аавна. Тэр одоо яа гэдэг авч тохирол тэгээд буудлынхнаас бас одоо тэр зардаг хүмүүс нь бас тодорхой хэмжээний ашиг хувь авдаг тийм бас байдаг болж таарч байна тий. Одоо жишээл тэр буудлын руу яагаад очиод байгаа юм гэхээр тэр одоо зарж байгаа хүн бол тэр байрыг түрээсэлсэн тэднийг хувцалдаг. Өөрөө одоо ийш тийшээ яваад хувцсыг назраад өгчдөг ингээд тараагаад бичээд авчдаг. Тэр зарж байгаа шүү гээд. Тэгээд тэр мөнгөө олж авахын тулд тэдрийг би юм. Тэгээ мөнгөө өгөхгүй хүнд ингээд шууд бас өөрт мөнгө тусахгүй өөрөө мөнгө нь хурааж аваад өөр үнэгүй болдог. Таныг өрөвдөх ёстой юу? Хайрлах ёстой юу? Эсвэл үзэн ядах ёстой юу? Ерөн зүгээр таны эрен тойронд байгаа хүмүүсийг яах ёстой? Яагаасаа гэж хүсдэг үү? Эсвэл зүгээр л үснэ гэдээ явж байгаа хичээлээ түн харж сонссон.
үзэн ядчлаа. Та тэгэхээр үзүүлэхийг үзэн ядал үсэхгүй шүү дээ угаасаа. Тэр үс. Үсэхгүй. Гэхдээ таны яриас айгүй сонио хүмүүс сонсогдлоо шүү дээ жишээлбэл. За айлын эрх охин байсан тий бүх юм хангалттай байсан. Тийм учраас амар хэлбэр аргаар мөнгө олохын тулд та бие үлэх зам руу орсон. Та секс дуртай юу? Дуртай. Секс дуртай юу? Маш их секс дуртай. А өдөр та 4 5 удаа 10 удаа бие үлсэн тохиолдолд бүгдээс наажил авч чаддаг уу? Дуртай учраас бас явж байгаа гэсэн ойлголт байж болох уу? Болно. Угаасаа л дуртай учраас. Янз янзын өөр хүмүүстэй унтах дуртай учраас. Тийм. Энэ бас таны нэг таашаалын нэг хэлбэр мөнгө гэж ойлгож болох. Түрүүн би таны ярианаас бодсон л доо. Яг мөнгөний хараас бол бас их айхтар улаарддаг юм аа гэж. Тэ? Тийм. Улаанбаатар хотын бие үлэгчнэр чинь мөнгө олохын тулд бие үлэн дээрээс нь явхдаа Хармаа хотын ухаад явна. Гар утсыг хулгайлаад авчдаг. Би бол ингээд явж байхад бол ингээ хоёр хүн таарна. Хоёр хүн таараад чи өөрөө мэддэг хүн оол гэдэг байхгүй юу? Тэгэхээр бас аюу хүн олж хамт явах хэцүү байдаг байна. Тэгээ би нэг тохироод явлаа тэр чинь надаас өөр тохирно шүү дээ бас. Тэгэхээр заавал хоёулаа ижлэгэн болж таарна. Тэнгүүд нөгөөд чинь хүний юм аваа явчихна. Би хүн олж гэсэн хэрэг. Тэгэхээр би танаас ингэж асуух гэдэг. Ганцаараа л явж байна. Одоо та баг зүүцсэн байж байгаа, таны дуу хоолоос өрсөн, таны хинж танихгүй байгаа учраас та яг сэтгэл зүйчийн өмнө үнэ хэл сэтгэл зүйч бол одоо дотор дүмэлтэй бодож байгаа юм уу? Намайг ярьж байгаа бол. Та бие үнэлэгч үү? Эсвэл сексийн донт нь? Сексийн донт. Сексийн донт. Юу нэг тэгж бодож байна. Тэгж бодож. Тэгж бодож байна. За би энэ дээр ийм юм бодоод байгаа юм. Сэтгэл судлаач манаас сонсоорой. Бие үнэлэгч биш. Хинтээж хамаагүй унтдаг. Зүгээр сексийн донтой охтууд байна. Эцсийн дүндээ амьдралын үе тусдад бэлгийн замыг халдварт хүчин буюу илгэний өөрчлөлт, бөөр дотор эртний өөрчлөлтүүд, тийм үү? Цусны өөрчлөлт, савны өөрчлөлтүүд маш богино хугацаанд амьдардаг. Тийм үү? Бие үнэлэгчнэр бол маш богино нисэлдэг хэвээр. Угаасаа л, тийм. За гэтэл энэ дээр гудамжинд байгаа хүмүүсийг одоо эргэн тойронд байгаа хүмүүсийг энэ мөө бие үнэлэгчд, моосаа янхнууд гэд хүмүүс хажуугаар нулимж харааж өнгөрдөг, тийм үү? Тэ? Заримдаа харааж өдөр нь харааж өнгөрчөөд оройн буцаж очиод худалдаад авдаг гэж өнөөдөр ярьж ирсэн, тийм үү? Өдөр нь томорж ирсэн оройн шөнө ирсэн юмны булангаас машины кавентарс авчил дээр явж байгаа. За тэгвэл өөр хэлбэрийн бие үнэлэлт бас байгаад харагдаад байгаа. Энэ ямар юм бэ гэхээр компани захирлууд эсвэл мөнгөтэй хүмүүс ямар нэгэн хүмүүстэй очиж унтаж хөвддөг. Найз зөвхөн найз амрагын дүрд хэсэг зур тоглодог. Ингээд машин авахулдаг. Дараачийн үнэтэй хэсэг зур унтаж хөвддөг, явуулдаг. Дараачийн үнээр байр авахулдаг. Бас нэг өвөөдөр очиж унтаж хөвдөд тэрнээс нэг $1000 авчдаг. $500 авчдаг. Энэ хүн та хоёрын хооронд ялгаа байна. Ялгаа байна. Ямар ялгаа? Тэр нэг шунхаа сэтгэлээр л хүнээс юм авч салахын тулд. Танд бол шунхаа сэтгэл байхгүй. Би бол байхгүй. Байхгүй. Та зүгээр л ямар ч юм уу хүнтэй секснээр. Тэгээд тэрийгээ болов мөнгөтэй юм аа. Тийм мөнгөтэй. Тэгэхээр сэтгэлээс гаргадаг нь гэж бодож байна. Тэгэхээр юм л дээ. За энийг ярихаас өмнө бэлгийн эрхчлөөт байдал гэж нэрлэдэг байгаа. Одоо гэр бүлээс гадуурх л одоо бэлгийн харилцаа шүү дээ. Тэгэхээр бэлгийн эрхчлөөт байдал гэдэг энэ зүйл бол одоо манай нийгэмд маш тулгамдсан асуудал өгөөд гэр бүлд болдог ер нь асуудал маргаан хэрүүл одоо хараалын ихэнх хувийг эзэлдэг гэдэг энэ л дээ. Тэгэхээр энэ эцэсүүд одоо юу гэж хувааж үздэг гэхээр одоо 3 янзын одоо бэлгийн одоо тийм эрхчлөөт байдал байна гэж үзэж байгаа. За бэлгийн эрхчлөөт байдал гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэж. Хэн нэгнээс хараат бусаар нэг буюу нэгээс түүнээс олон тооны одоо бэлгийн одоо хэвтэгчтэй байхыг чөлөөт байдал гэдэг байгаа байхгүй юу. За тэгээд энэ нь болохоор ганц одоо яг нэг зүйлээс шалтгаалж ирэх бол огт биш байгаа. За тэр нэгдүгээр юу гэж нэхэр гэр бүл болцсон мөртөөсөө гэр бүлээсээ гадуур одоо бэлгийн харьцаа үүсгээд явж байгаа. Жишээлбэл таны амьдралд юм тохиолдсон байх гэж бодож байна. Гэр бүлтэй мөртөөсөө гэр бүлээсээ гадуур одоо бэлгийн олон одоо өдөрчтэй тийм олон удаагийн тохиолдолд олон удаагийн давтамжтай ингээд ирээдүйд нэг хэсэг хүмүүс байна.
За гэр бүл болоогүй мөртлөөсөө одоо гэр бүл зохиогоогүй залуучууд байж болно шүү дээ. Заавал залууч гэхгүй л дээ настай ч байж болно. Гэр бүл зохиогоогүй мөртлөө гэхдээ сексийн олон хамтрагчтай нэг юм асуудал байна. За гэтэл бэлэвсэн юм уу? Тийм ээ? Гэрлээгөө одоо салдсан ийм хүмүүсийн бас биологийн физиологийн асуудал бас байна. За энэ усуд бол одоо бас энэ дон гэдэг сэтгэл зүйн эмгэг мөн үү? За энэ дотор харин тэгээд одоо яг би сая бол яг төрөл зүйлийг хэллээ тийм ээ. Төрөл нэг юм байна. За энэ юунаас болж тэгвэл энэ одоо гэрүүлээс гадуурх энэ бэлгийн харьцаанд ороод идэм бэ гэж. За энэ дээр бол нэгдүгürt бол одоо яг зочны маань хэлсэн байглаасаа өгсөн бэлгийг өндөрч чадах чалах. Одоо нэг талын дон юм да. 400 төрлийн дон биш үү? Тэрнээс бол одоо бэлгийн ажил дуртай байх те. Өндөр одоо сексээс ханамж авах те. Энэ одоо ханамж нэг хэлбэр нь бол мөн. За сэтгэл санааны готролтой байдал байж болно. За эсвэл одоо энэ биеийн үнэлэлтээр одоо албан тушаал, карьер, эд хөрөнгө, амар хэлбэр аргаар мөнгө олох тий шунал өсөлт автагдсан юм хэрэгцээ байж болно. За эсвэл гэр бүлийнхаа дотор одоо тааламжгүй уур амьсгалаас болсон тийм ээ хаягдсан, орхигдсон, үл ойлгогдсон, зөрчилдсөн ийм усууд байна. Тэгээ энэ сэтгцийн тулгымцсан асуудалтай юм хүмүүс бас байна. За зарим хүмүүс нь бол одоо яг үнэхээр юм бол одоо өөрийгөө илэрхийлэх чадваргүй тийм ээ. Өөрт бусад эмэгтэйчүүдэд одоо энгийн жирийн эмэгтэйчүүдэд өөрийгөө илэрхийлэх одоо биологийн хэрэгцээг хангах гэхэд бол боломжгүй. Амар хэлбэрийг хайсан, тохиролцоход бол амархан, асуудлаа шийдэхэд бол амархан. Зөвхөн одоо төлбөр төлөгдснөөр ингээд асуудлаа шийдчихдэг. Энэ арга замыг сонгож байгаа бас нэг хэсэг болсоо байна. Бас өөртөө итгэлгүй бас тийм хүмүүс байна. Өөртөө итгэлгүй, өөрийгөө мэдхийг хүсэж явдаг. За энэ нь болохоор ерөнхийдөө өөрийнхөө үнэлэмж сулдаараа тийм усуд бол өнөөдөр бас энэ олон талын байж байна. За гэтэл нийгэм дотор өшөө бас тийм задгаа хэд задгаа гэрүүлэх юм бас байна. Одоо жишээл баруунд байдаг. Одоо тэр бас манад бодвол цөөн тогоос байж эхэлж байгаа гэж байгаа юм л да. Гэр бүлийн усуд бол хоорондоо ярилцж байгаад өөр гэр бүлтэй одоо секс холбоо тогтоох тийм ээ. Нэг зөвшөөрөх. Түрүүн одоо тэр бие нөлжсэн нөхөр нь эхнэрийгээ ингээд одоо бие нөлөөлөд явж байгаа гэж шүү дээ. Ийм төрлийн бас одоо тэгэхээр маш олон төрөл байна. Тэгээ яагаад юу ийм одоо байдал ороод байна гэхээр хүн болгоны одоо энэ гэр бүлийн одоо гадуурх оролцож байгаа хандлага хүчин зүйл нь бол бүгд өөр хэрэгтэй. Бүгд өөр. Биологчдод ихэвчлэн би амьдралын эрхээр хүнд хэцүү амьдралын дунд өөр хүмүүстэй тэжих гэж эсвэл одоо миний амьдрал маш хүнд хүчээр мөнгө төгрөг олоход хэцүү ажил олдохгүй байгаа учраас би аргагүй эрхэнд биеийн үнжирэг гэж тайлбарладаг. Энийг та юу гэж ойлгодог вэ? Энэ бол өөрөө залах уу, ажлыг бодохгүй болоод залах уу? залах уу. Тэгэхээр энэ бие үнэлэх гэдэг юм уу? Энэ сексийн улмаас бие үнэлэх гэдэг бол амар хялбар арга зам мөн үү? Надад бол амар хэцүү санагдаад байна. Нэг тийм одоо бодлоо нэг тийм сухтуу нөхөр тэ заавал архиуцсан байгаа шиг энэ хэмжлэн архиугүй юм бараг байх байх шиг боддог. Нэг тийм сухтуу нөхөр ямар царай зүстэй, ямар өвчин яртай, ямар байгаа мэддэхгүй тэр нөхөртөө тэ яа гэхээр тэр энэ бол бараг ажил хийсэн хэцүү санагдаад байна надад бол. Заримдаа хүнд хэцүү. За ингэж бодъё л да. Та гадны одоо орнууд байдаг ч бие үнэлтийг хуулиар зөвшөөрсөн улс орнууд байдаг. Энийг та юу гэж боддог вэ? Монгол улс ийм байгаас гэж боддог уу? Ийм байгаас гэж боддог. Ягаад? Ингээл гадуур задгаа ингээ одоо. Зөвшөөрчл амар гэл. Зөвшөөрчл амар. Тийм. Энэ дотор амьдралын эрхээр бие үнэлж яваа хүмүүс хэр зэрэг олон байдаг вэ? Юм таавал одоо бүгдийг таних шүү дээ тийм үү? Одоо энэ чинь баг 10-20 жил гэдэг чи одоо бас бүгдийг таних хугацаа мөн үү? Мөн шүү дээ тийм. Ер нь энэ бие үнэлэгчдийн гудамжинд байгаа байдал дом ерөнхийдөө дом байх уу? Одоо секс дом байх уу? Эсвэл одоо мөнгө олох зүтгэл байх. Аль нь болох? Аль нь давмгаал бол? Зэрэгтгэл даам. Мөнгө олж байна. Мөнгө олох нь олж байгаа. Секс төсөл давмгаах гэж юу? Таны хувьд одоо энэ аргаар мөнгө олж байгаа нь бол амар хэлбэр байна уу? Ажил хийгээд одоо мөнгө олох нь амар хэлбэр гэж та боддог уу?
ажил гэхээр байх нэг нийгмийн ёстой ажлыг хөтөлбөрийг ярьж байгаа шүү дээ. Жирийн хүмүүсийг ийдэг. Ажилд орё гэж боддгоо маа. Ажилд орё гэж боддгоо. Боддгоо. Тэгэхээр нэг сэтэл бол нэг өөр байгаа шүү дээ. Тийм байна. Өдөрт нэг 3 явах. Надад бол зочин айгу сонирхолтой санагдчих. Тийм байна, тийм байна. Би бол жишээлбэл ингэж бодож ирсэн байхгүй. Би одоо ингээд Бидний төсөөл бол өөр байсан үү те? тэрийг тижихийн тултай харахгүй хүнд мөнгө хүнд би бусдын доор хийж штэ дараа нар юу вэ гэж загнах байх гэж бодож ирсэн. Гэтэ энэ удаад бол надад маш сонирхолтой санагдаж байна. Ягаад тэгэхээр би таныг бас нэг тасаа зөвддөг чинь би сексийн дон маам одоо секст дуртай тэр дур хүсэл маань намайг удамшид гарч бие өлгөж болоход хөгсөө ингэ тайлбарлчихаар сэтгэл судлаачийг сонирн болгох. Намайг ч гэсэн сонирн болгох юм л да. Хөдөлгөөн бид нар ч одоо нэг сэтгэл зүйн мэдэхгүй учраас энэ ч гэсэн удаа шүү дээ. Айгу хүнд ойлголт орж байна. Гэхдээ үнэ хэлж байгаа юм сайхан байна. Энэ харин энэ чинь одоо бахалтай байхгүй. Ямар нэгэн дандаа тайлбарууд барайл те. Уйлж өрлөл. Мараал аашаа шингийн үрд хэр эвдэрдэг вэ? Та энэ хугацаанд энэ хэдэн жилийн хугацаанд хэр эвдэрсэн бэ? Эвдэрдэг юм. Яаж эвдэрсэн? Арх уугаад гэр орондоо ч өөр хөвгтэй авсан тэр өөр хөвгтэй зовоо. Бараг надаас илүү артлан аявих зовдог. Арх уугаа явцсан хүмүүс зодуулчих байгаа л яаж вэ ч араас байнга санаад. Орой ойлгоор таксины мөнгө авахтай юм шиг нэг. Ороод нэг. Танаа авчин салаа явцсан би ингэж явна. Танаа авчин миний амьдралаар тоглолцсон. Эдийн шалтгаан хэлээл. Холдол их арх. За одоо нэг факт байна. Энэ фактыг үзээд тэгээд одоо биеийн үнэлж байгаа бага насны охины ээж биднэрт яриа өгсөн байж байгаа. Ингээд манай найруулагч Орхны бэлдсэн. Одоо биеийн үнэлж охины бага насны ээжийн тухай яриг сонсоод. Ирчин 3 хүүхэдтэй тэгээд энэ дунд хохимоо болохоор эмээ өвөө дээр өссөн. Оюутан болоод одоо энэ аав ээж хоёр дээр одоо бит хоёр дээр ирчээд байж байгаа юм л да. Тэгээд одоо энэ жил 3 дугаар курс 1 2 дугаар курстэй бол гайгүй хичээл мичээлдээ яваад ерөнхийдөө яг 2 дугаар курсээс эхлэж явах оройтгүйсэн. Тэгээд 3 дугаар курстэй ороод одоо бүр оройтоод ирэхээ болоод одоо сүүлийн үед бүр амар усаад аваар гэр мэлдээ ирэхгүй 3 руу хонох бол ерөөс энгийн асуудал болоод байна. За тэгээд ингээд их мэл хичээл намтай байсан бол өгөр үе ангийнхан залгаад одоо байна уу хичээлээ тасалдсан ч гэдэг иймэрхүү юм яриа гаргадаад идэг. Тэгээд саяхан нэг ирэхээр нь санамсаргүйгээр утсыг аваад үтсэн чинь утсанд нь байгаа мессежүүд нь одоо хачирхалтай ч гэмээр их эвгүйцмэр мессежүүд байлаа. Тэр нь юу байсан бэхээр одоо яг л нууцгүй өмнөх хэлэхэд баг л одоо тэр нөгөө мөнгө төгрөгөөр явдаг хүмүүсийн нэг юм болоо да. Тэгээд үнэлтгөө ярьсан ч байх шиг очих газраа тохирсон, хаана уулзахаа тохирсон тийм мессежүүдтэй болсон байх юм. Тэгээ одоо энэ хүүхдээ чинь би одоо яах ёстой юм, яаж засаж явах вэ? Энэ талаараа зөвлөгөө авахгүй ч танд яваа. Найз залуутай юу танаа авч байгаа. Тэр нь та найз залуу мал үзэлбэр талаар хэлсэн. Гэхдээ ерөөсөө тийм юм нэг ч удаа ирж үзээгүй, нэг ч удаа ярьж үзээгүй. Нэгэнд нөгөө биднээс жаахан хол хөндий өссөн болохоор ч тийм юм нэгний нүгөө ярьдгүү. Тэгээд найзтай болж гэнэ үү, найз залуу малуу хүүхэд мөхт байна уу гэхээр юу байдгийг гэж жоохон уцаарлангуй хариулчтэй. Тэгээд ер нь бас нэг анзаарчихсан юм жоохон тийм мөнгөтэйж болоод байгаа юм болоо да. Илдэг бусын сургуулийнхаасаа өөр газрын хүүхдүүдтэй нийлээд байгаа мөгөд хэлэм ажиглагдаад ийм л учиртай. Ясар мөнгө төгрөг авдаг. Та яар нь карманы мөнгө төгрөг тийм мөнгө төгрөг. Үгүй чи 1 2 дугаар курстай бол бүрөөсөө мөнгө хий. Одоо тэдэн төгрөг ном авах тэдэн төгрөг унааны мөнгө тэдэн төгрөг ерөөсөө мөнгө хий л авдаг байсан. 3 дугаар курстай ороод болохоор нэг удаа надад хэлсэн би нэг зоогийн газар орой цагаар ажил хийх боллоо. Би одоо танараас мөнгө авахгүй өөрөө өөрийгөө болгоно гэсэн. Тэгж хэлсэнээс хойш бол ерөөсөө нэг удаа ч мөнгө аваагүй. Тэгээд одоо тийм илүү тэгээд нэг удаа бас асуусан юм агуу чи тэгээд ажил хийгээд мөнгө төгрөг олоод байгаа юм бол тэрийг юундаа зарцуулаад байгаа юм гэсэн. Би хувцас авч байгаа гэсэн. Үнэхээр ч хувцас аваад идэх юм уу юу хувцас авдаг юм. Тэгээд гоо цалин мөнгө чи хэд байна аа л одоо нэг хоёлоо нэг яриа ихээр юу ярьдгийг би ажил хийж энэ цалин авч ийн гэх юм. Гэтэл тэр ажил нь ямар ч байсан буруу л ажил болоод байгаа шүү. За, таны саний яриг сонссон баг тийм үү? Ер нь олон бие үлгчийн гэрт бас иймэрхүү байдал үүсэж байгаа.
Энэ үүсэж байгаа байдлаас одоо бид нар ямар дүгнэлт хийх вэ гэхээр их хэцүү болчиход байгаа. Тэгэхээр та яг ийм замаар орж яваа залуучууд, бүсгүүчүүд та хандаж нэг юм хэлээч гэж би бодод байна л да. Одоо энд яваад залуучууд бага насны охтуудыг битгий бие үнэлж яваач л. Ягаад би үнэлж явахад аз жаргал нь юу вэ? Аз жаргал байхгүй. Яагаад аз жаргал байхгүй хахад та өдийн хугацаанд энэ ажлыг ийм удаа хийж байна? 20 гаруй жил. Охтуудад бол аз жаргал байхгүй. Амьдрал басгаагүй, юу ч мэдэхгүй. Тэгээд нэр эргээд нэг хүн аваад сууя гэхэд бас засархад хэцүү шүү. Мөнгө бодоод дээрс. Нэг залуутай суулаа гэж одоо энэ дээр явж байгаа охтуудаас хүн өөдөн татаад ингээ аваад сууж гарч байна. Ажил дуцаагаар юм аваа явчихна. Бас би үлчиг аваа суух уу те? Яг зарим засаад авч авъя гэж бас ингэж явахаар бас ихнэр байхгүй тийм залуучууд авдаг шүү дээ. Тэгээ хөдөө гадаа явцаагаар гэр орны очиж явчихна. Хэдэн сарын тижээлгэж байгаа. Тэгээд хуц нарт болохоор буцааг өгöd шүү дээ. Нөөл бие үнэлэх гэж буцаа. Тий буцаад. Тэнд нь хоол унд хувц сундар мөнгө төр юм хангалттай байхад уу? Буцаад үрээд шүү дээ. Тэгэхээр энэ бол яалч өдөрний таны хэлж байгаа сексийн дом болж тарж байгаа да. Тэгээ сексийн домоос гадна бас нэг төрөөчийн нэвтрүүлгүүдээр ярьжсэн шүү дээ. Нэг амар хэлбэр харахаар ингээд нэг одоо амьдралдаа нэг удаа нэг тийм нэг өөр маягаар мөнгө олчлоо шүү дээ. Одоо бидний зүгээс бодоход бол тэр амар хэлбэр биш юм шиг санагдаж байгаа боловч те өөр ажил хийж үзээгүй юм уу эсвэл одоо тэрнээс өөр байдлаараа илүү их мөнгө олоогүй тохиолдолд тэр авсан мэдрэмжийг бол хөвхөн бол хайж чадахгүй. Тэр маш их хэцүү. Тэрийг яриад тэрнээс гарахд ч гэсэн байна. Нэгэнд хамгийн анхны авсан тэр мэдрэмж бол одоо насан туршид хадгалагдаад байгаа. Тэрнээс илүү юм тооч чадахгүй болчиход байгаа. Тоосч болохгүй. Тэгэх юм бол өөр одоо хүн нэг цаанаасаа юм хэрэгчлүүдээ тийм одоо амар хэлбэр юмд те. Одоо тэр хүн дээр ингээ очлоо гэдэг тэр нөгөө одоо бэлэн мөнгө хэрэгжилж исэн хүн чинь нөгөө хүн аваад очичоор хэрэглээнийх нь мөнгөнд дутагдаад тийм буцаад энэ амар. Тэгээд нөгөө цаад эргэлт хэрэгцээ явагдаад байна шүү дээ. Бэлэн мөнгөний том эргэлт явагдаад. Гацаагүй тэр олдохгүй зовлон алга байна. Тэр бол одоо хэрэгцээ бол байж байгаа. Хэрэгцээний төлбөр бол бэлэн байж байгаа. Төлбөр ямар ч мэдээж баг зэргийн одоо ихч байна уу багч байна уу эрсдэлтэй байгаа ч гэсэн огт хоосон бол биш байгаад байгаа тийм ээ. Гарсан тохиолдолд зайлшгүй тэр орлого олдож байна. Тэгээд нөгөө хүн нөгөө нэг ямар ч одоо сайн ч муу ч ажлыг ихэд хийхэд бол хэцүү байдаг тийм. Тэгээд дараад нь хийгээ сурцсан байхад хүн торчлох суугаад эхэлж байна. Тийм ээ. Яаж одоо тэр эрсдлүүдийг давж гарах вэ? Энэ манай сэтгэл зүйч их сон төрөчийн төлөвлөс байж гисэн. Үзэгчдээс өөр биднээс бас өөр хүн байгаа байхгүй. Яг тэгэхээр яг та нарын хажууд байгаа юм шиг дөрөвний төлөлд хулгайч орсон. Энэ удаа та бие уулагч гэж тийм үү? Яг та нарын нэг юм шиг гэж хүмүүсийг ойлгодоход энэ сэтгэл зүйчийн гол онцлог байгаад гэх шиг байна. Таны гол онцлог. Би бол дандаа ингээ хөндлөнгөөс хараад. Тийм. Нийгэм ерөөсөө та болохоор энэ хүнээ ойлгохыг хичээгээд энэ хүнээ гаргахыг хичээгээд байгаа. Тийм. Одоо хүзэгч ч гэсэн одоо тэгж хөмжлээд хэлээ л да. Одоо тэр нь одоо энэ алдан энэ одоо нийгэм бол ерөөсөө тэгж хардаг байхгүй юм хүмүүсийг бүгд л тэгдэг. Ерөөсөө энэ бол нийгмийн шааруу. За бүр устгуул таарна, хориул таарна тийм. Одоо эдгээр хамгийн алчаагоос хамгийн өөдгөөс хүн өрөвдөх сэтгэл байхгүй баг өөрсдөө дуртаадаа ингэж явдаг тийм. Эдгээр нийгмээс тусгаарлуул таарна гэсэн тийм л өнцгөөс хардаг. Сэтгэл судлаач нар тэгж хардаг ба. Жишээлбэл одоо сэтгэл судлаач одоо жишээлбэл би одоо нэг ресторанд ингээд нэг залуу ингээд агсан тавьж байгааг сонсох юм бол тэр хүн бол одоо бусад одоо үйлчлүүлэгч нар бол энэ ямар танхаа тийм ямар соёлгүй хүн бэ гэж хардаг. Одоо сэтгэл судлаач нар тэгж хардаг. Энэ залуу магадгүй хайр сэтгэлээсээ болоод гацуулах гээд явж байгаа шүү дээ гэж энэ хүн орчтон дээр яг энэ хүн шиг одоо л зовж байгаа алга байна гэж бол тэр өнцгөөс хардаг байхгүй. Тэгэхээр үзэгчд болохоор энэ сэтгэл судлаач нар болоод энэ хүмүүсэд өөгшүүлээд байна. Харин хатуу шийтгэж буруу одоо
хатуу буруушаа зэмлэхийн оронд харин бүр одоо ингээд үгийн сонсоод бүр багш зөв шахуу ярих гад ингээд байна гэдгийг өнцгөөс хараад байгаа юм л да. Тэгээ энэ нүгээрээ л яг хуу энэ усуудыг ч гэсэн ойлгох хэрэгтэй. Энэ сэтгэл судлалын шинжилгээ ухаан байж аж нийгэмд өнөөдөр яагаад энэ хүмүүс ийм байдалд ороод байгаа юм тийм ээ? Бидний үр хүүхдүүд яагаад ингэж ороод байгаа? Заавал муу байсан хүмүүс ингэж ордог биш. Жишээлбэл энэ хүний буруу биш байгаа байхгүй. Энэ хүн байглаас төрөхдөө би одоо сексийн асар өндөр донтой хүн болж төрье гэж энэ хүн захиалаагүй шүү дээ бурхнаас. Ээж авдаа тэгж чил захиалаагүй. Тэгэхээр энэ хүн өөрийн буруугүйгээр буруутан болоод яваад байгаа маа гэдгийг л бид нар энэ нийгэмд бас тайлбарлах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр яагаад ийм байдал болоод байгаа юм бэ? За түрүүн таны ярианаас би нэг зүйлийг бас анзаарсан. Энэ бол сексийн дур хүсэл за мэдээж хажуугаар нь мөнгөтэй болчихно тий. Тэгээд дур хүслээ хангачна. Одоо бол та бас нас бол бас 20 жил бие үлчнэ гэдэг чинь хэцүү болчлоо тий. Энэний дараа бас нэг юм ойлгож байгаа байхгүй. Одоо танд нэг мөнгө нэг сонирн бишээ ингэ явж байгаа гэдэг. Тэгэхээр та нөхөртөө болох гэдэг нь эсвэл эндээс гэдэг ойлголт гарч иж л да. Тантай ингээд засаад аваад сууя, засраач, засаад аваад сууя, тантай суучи гэж байгаа хүн гараад ирвэл та яах вэ? Суу. Тэгэхээр таны амьдрал тохиолж байгаагүй юу? Ганц нэг байдгийн. Тэгээд тэр үед та яагаад зөвшөөрөөгөө? Зөвшөөрөхөр чинь цаана аваатай худлаа хэлдэг байхгүй. Худлаа. Тэгээд худлааны ганц 2 хоногийн мөнгө онцгол. Дараа нэг хэд удаа үерхэд мөнгөгүй тийм худлааны дотн олж тийм мөнгөгүй унтах төлөв. Тэрнээс миний хувьд бол яг бас адилхан ингээд байлаа. Би биенээ ойлгоод хамтаа зүгээр юм боддгийн тийм үү хоорой. Тэгэхээр та ийм хүн хайгаад байна уу? Тийм хайж байгаа. Хайж байгаа. Тийм. Та чухам хэдэн үнэтэй унтсан бэ багцаар? Одоо 20 жил бий болж байгаа. Бараг 20 гаруй. 20 жил тийм үү? За өдөрт бол тогтмол 2 хүн байсан уу? 1 хүн, 2 хүн. Тогтмол 4. Тогтмол 4. Өдөрт. Тийм. Тоо бодод үзээ. За байж энэ бас их сонин тоо гарахаар шинжтэй байна. Ягаад сэтгүүлч хүн тоо бодж болдгүй. Би яг өндөө энэ чинь цэжэр бодог л миний тоолоо. За 20 жил. 20 жилийг үржих нь ер нь хоногт дунджаар хэд хоног бий болдог вэ? 100 амралт момралт юу гэж байх вэ? Ер нь 7 хоногт уу? Тэ. 7 хоногт бол би 4 удаа л гардаг. 7 хоног 4 удаа. Яг 7 хоног явахгүй. Тэ. Жилд за 20 жил тийм үү? Жилд чинь одоо 12 сар байж байгаа. 7 хоног 4 удаа гарна. Тэ. Бус үедээ амарч. Тэгэхээр сард одоо та чинь 16 удаа гэсэн үг шүү дээ. Тийм үү? Жилд 12 сар. За ингэж үржүүлчих л дээ. 16-г үржих нь 12, тэнцэх нь 192 хоног. 192 хоногийг үржих нь 20. Тэнцэх нь 3840. За үржих нь өдөрт 4 тийм ээ. Гэдэг чинь та ойролцоогоор 1994 оноос хойш 15360 унтаа унтсан байна. Ер нь багцаа юу? Багцаа. Илүү ч яа. Биш. 15360 чинь нөө залуучууд бүгдээрээ бие үлгэж авдаг болж тарах. Нэг хүний тоо штэ. Гэтэл таны 90 тоонд хичнээн хүн байгаа. Багцаа. Хүүхнүүд үү? Тэ, хүүхнүүд. Одоо ингээл хүүхнүүд нь 30-аад хүүхэн биш 30 хүүхэн мэн гэдэг бодчих. Арай зүгээр 30. Тав-таваараа машинаас хараад ийш наагур нь дэлгүүрийн үүдэн дээр нэг 5-6 байна. Зайны газрын гад автобусны буудлын дээр ингээл нэг 5-6. Хань 30 хүүхэн. Энэ 30 хүүхэн 20 жил болоход Тэгээд энэ манай талдаа энэ тооч нь бас айгүй тийм хөлгөлтэй юм билээ. 460,800 хүн бие үлгэж авсан болж таарч байна. Ойлгож байна уу? Зөвхөн одоо таны 90 тойронд байгаа хүмүүс 20 жилийн хугацаанд 460,800 хүн бие үлгэж авсан болж таарх нь. За ингээд нөгөө өргөө кино театр нөгөө цагдаарааны хяналт тавьсан боловч бас чаддгүй хаана хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуй. Багшийн дэд. Их сургууль юу? Мөс хаана вэ? Мөсөө яг хажууд байд. Тэр баг хөшөөний энэ юу? Тийм хөшөөний хажуугаар зөндөө Зөндөө. Мөс. Даргон. Даргон.
Өргөө кинотеатр. Өргөө кинотеатр. Саппоро. За тэгээ хичнээн сав массаж байгаа юм. Тэр байдаг хоо. Сав массажд бол ерөнхийдөө энэ гулгай массаж гэсэн бол ерөөсөө биеийн үнэлтийн үр байгаа гэж яриад байгаа шүү дээ. Одоо 87 цэг дээр 680 хэдэн юу байна гэж. Одоо охир өсгөөчд байна гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр уншсан мэдээлэл дээр энэ 10 цэг дээр 300 хүүхэн байна гэж бодъё. Өөх гэж таалах юм. Бид нар 407 онд шинжилгээнд орох гээд эрүүл мэндийн төв дээр очсон чинь одоо энэ юу Гонконг гэж буудлаа шүү дээ. Гонконг гэж Саппорог ажууд. За. Гонконг гэж тэнд дээр 5 улгаан массажны 3 өөх очиж илээ шүү дээ. Нэг ганган жоохтой л. Ганган жоохтой. Тийм. тэгээ энэ юу хэлээ л дээ ингэж байна. Одоо зүгээр яг гадаа зогсдог бол хүмүүсийн тоог яриад байна шүү дээ бид нар бол. Тийм шүү. Гэвтэл эн чинь одоо энэ хаттын одоо энэ том одоо үйлдвэрүүд. За налахын тэр нүүрсний амуу. За одоо хятад ажиллаж байгаа бүх газрууд байдаг юм байна. За тэгээд энэ тээврийн тэрний жолооч оруулдаг явдаг тийм ээ. Зич бүр өөрөөсөө бүр маш өргөн одоо юм юунд байд юм биш үү? Хүрээнд байд юм байна. Би бол өнөөдөр тэгж уншлаа. Хийнэ чинь зүгээр 10 цэгээр нь үржүүлэхэд 4600. Тийм жолооч нар ч гэсэн өөртөө бас ингээ гайвуу залуу хүмүүсийг За тэгээд дээд зэрэглэлийн буудалд байж байгаа. Дээд зэрэглэлийн анхнууд гэж байна тийм ээ. Тэр чинь бол хизээч одоо ингэж гадаа зогсохгүй шүү дээ. Харагдах ч юм. Тийм усууд нь байна. Хоёр зүйл бүр очиргүй л их юм байт юм байна. хамгаалсан. За тэгээд гадаадд одоо чинь Бээжин манай чинь бүр их сони юм биш үү? Энэ Орос, Польш бүр Солонгос, Хятад тий эдгээр л чинь бүгд бас хэдэн мянгаар ингээ гарцсан байт юм байна. Бүр одоо тоон гэж. Энэ Улаанбаатар бот Монгол улс чинь дайны байдалтай юм шүү. Бараг. Энэ алт энэ самар мамар дээр чинь анхнууд очичдаг гэсэн шүү дээ. Тийм. Тэгээ энэ сэдв бол ер нь гамшигын хэмжээнд хүрснээсээ болоод одоо энэ бэлгийн зам ялангуяа энэ тэмбүү бол бүр одоо хувьсгалын ерөг очсон гэж байгаа шүү дээ. Хувьсгалын тэр тэмбүүчийн хамыг бол идэгдгүй өвчтэй. Идэхгүй шүү дээ. Тэр чинь бүр бараг одоо чинь генийн биднэрт одоо устгал орж байгаа шүү дээ. Өргөө болгож байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ одоо бас л улс төрийн бид нар өнцгөөс харуул харахаар л тий. Бас улс орны аюулгүй байдлаас харуул харахаар л Монгол улсын залуучуудын одоо хинхийн төрүүчийн бие нэвтрүүлгийн дараа хин одоо мянмар олон залуучууд яг ийм байдлаар хулгайч байдлаар амьдарч байгаа бол гэж бодож ирсэн. Одоо гэтэл зүгээр шууд тоолоод бодоход 400 хэдэн мянга тий 400 хэдэн мянган хүн бие үнэлэгч авсан нэг цэг дээрээс л бараг авсан байхаар тоолж гарах гэдэг. За энэ бол ерөөсөө бие үнэлэгчдийн улс орон шиг болсон юм шүү. Авдаг, өгдөг. Тэ? За тэгээд одоо бид нар чи улс төрийн төвшөнд ярьдаг шүү дээ. Бас л нөгөө ирчүүд залуучууд нь бие үнэлэгч болсон. Хин нэгэн даргын бүхс толоодог, юу хүссэн хийдэг, алиалагч бол шунал тачаалыг хангаж өгдөг. Тэ? Тэр даргын өмнө доллуудад цусардаж одоо нам тайртай залуучууд болж, улс төр тайртай залуучууд болж, нам дамж яхандаж бие үнэлдэг. Улс төрийн бие үнэлэгчүүд заавал бүхснийхөө нөхрөө юм ихийг бие үнэлэх гэж нэрлэхгүй юм бол тийм үү? Одоо би сая их бүдүүлгэр ажиллаа уучлаарай. Гэхдээ энийг бие үнэлэх гэж нэрлэв. Үндсэндээ бие үнэлнэ гэдэг бол юу юм бэ гэдэг би сэтгүүлч нөө тайлбарлаад бодоод үзэл та. Бид нар бүгдээрээ бие үнэлдэг байхгүй. Жишээлбэл би энэний өмнө хэлжсэн. Би одоо оюун санаагаа эсвэл одоо ярих ур чадвараа үнэлж чаддаг тийм үү? Та сэтгэл зүйч ба сэтгэл одоо оюун санаа юу болцоод. За гүрүүш хүн бол хоёр гараа үнэлдэг. Уулч хүн хоёр хөлөө үнэлдэг. Тэ? Та нар бол энэ хоолойгоо үнэлдэг. Зөв. Миний ойлгож байгаа. Улс төрч нар бол одоо уралтай үнэлж байна тийм ээ. Нам байж байна. Тэ. За ингээд Улаанбаатар хотыг Монгол улсыг ирэхэд харлуулах гэж байгаа юм биш үү. Гэхдээ энэ бол дөрвөн саяны тоо үржүүлээд бодоод үзэнгүүт л 408 мянган хүн энтергээл зүгээр нэг хэсэгхэн цэг буюу хэсэгхэн цэгүүдээс энэ бие үнэлт гарч ийн. Нэг хүн 15 мянган хүнтэй хавьдсан байна гэхээр энд өвчний тухай ойлголт, бэлгийн замын халдвар төвчний тухай ойлголт, түгээл тараалтын тухай ойлголтууд бас хэцүү болж байна л да. Би сэтгүүлч хүн, би эмч хүн биш. Гэхдээ надад бас шашны уламжлал, хүнийг харах, дүгнэх, унших, эрүүл мэндийн байдал бол маш сайн ажилладаг. Та дөрөв надад үзүүлэхдээ одоо би эрүүлэгч хэлсэн. Гэхдээ таны арьсны харалт, хумсны харлалт, нүдний үг шаралсан, одоо нүдний цагаа шаралсан
илгэний өөрчлөлт, арьсны харалт буюу хөхрөл, дотоод эрхний өөрчлөлт, тэ? За тэгээд үсний халцралт буюу үсний уналт, за үсний ширхгүүдийн одоо энэ салаалалт, энэ болгон чинь таны дотор эрхтэнд маш хүчтэй асуудал үүссэн байгааг харуулж байна. Та эрүүл мэндийн хувьд бол үнэхээр биш болсон байна. Зүгээр таны одоо гарын одоо хумсандас харагдаж байна. Эрүүл мэндийн хувьд та огт эрүүл биш болсон байна. Түрүү юм ярьж явах үед чинь би бас хальт харсан таны уруул хэмжээгээр хагарсан. За бас уулын арьс салстын өөрчлөлт гарчсан. Нүдний зохины хөхрөлтөд өөрчлөлт гарсан. Энэ бол таныг нэлээд хүнд өвчтэй болсон байгааг харуулж байна. Би танд нөхөр олдоосоо гэж бодож байна. 15 мянган хүнтэй унтсан эмэгтэйд нөхөр олдоосоо гэж бодож сууж байгаа сэтгүүлч бол юу гэдэг болтгоо сэтгүүлч жаахан мэдрэл муутал харагдах бол. Би өнөөдөр ерөөдөө жаахан мэдрэл муутал сартай байна. Яагаад гэхээр нүдэн дээр өвдөг гараад нүрээ кремцээ чинь ийм цагаан болчихсон. Сэтгэлгээний хувьд дахиад надад 15 мянга гэсэн тоо гараад ирэнгүүт дахиад мэдрэл муутай санагдаж байна. Тэ. Гэхдээ энэ бол Монгол улс. Та Монгол улсын иргэн мөн үү? Танд Монгол улсын иргэний үлэх бий юу? Бага. Та сонгологдгүй. Өгдөг. Та Монгол улсын иргэн мөн тийм үү? Энэ бол Монгол улсын нийгмийг бүрдүүлж байгаа Монгол улсыг нэг иргэн. Монгол улсын хүн гэдэг үнэт капиталын нэг хэсэг. Таны сайхан амлаад байсан та бүхний одоо юу гэдэг мундаг амьдруулад байгаа энийг шүүмжлээд хөгийн гэж бодож сууж байгаа хүмүүс байгаа болол энэ бол тантай цуг гудамжаар нэг нийгэм болоод нэг зэрэг алхаад нэг хамтдаа нэг нийгэм бүлэг болоод явж байгаа. Тантай цуг хуанзанд ордог, тантай цуг автобусанд суудаг. Тантай цуг таны суусан таксиг үржүүлээд юм уу эсвэл таны суух таксиг таны өмнө байрсан тийм л үү? Тийм үстэй. Энэ бол Монгол улсын нэг хэсэг. Танд хэлэх юу вэ? Тэгэхээр зочны хувьд бол яг ганцаарчсан сэтгэл зүйн зөвлөгөө ш учраас бол яг ерөнхийдж яриаж бодож байна. Танд бол ийм хүмүүст яадаг ганцаардсан байдлаар шуудах ч үлдээ. Тийм. За ер нь бол одоо мэдлэг дутсан байна. Танд өнөөдөр одоо энэ үйлдэл маань өөрөө ер нь зөв үү буруу юу? Тийм ээ. Яагаад ийм байдал би оров? Энэ ямар одоо үр дагавартай? Надад одоо ямар байдлаар нөлөөлөх юм? Нийгэмд ямар хор хохиролтой? Гэр бүлүүдэд ямар одоо уршиг тарих юм? Тийм ээ. Миний өөрийн одоо за яг сая Волкос сэтгүүлч бол яг физиологийн талаас нь ярьлаа шүү дээ. А би бол сэтгэл зүйн талаас ярьж байгаа. Түрүүн та өөрөө яриад ирсэн. Сэтгэл зүйн талаар энэ бол танд бол өөр чинь бол асар их хор хохиролтой байд. Яг л та өөртөө итгэх итгэлгүй болно. Та түрүүн хэллээ. Энийг энэ хүнд одоо чинь маш том стресстэй ажиллах байхгүй юу? Үргэлжийн айн, үргэлжийн хүнээс нуугдж явна, үргэлжийн эрсрэлтэй хагас галзуу хүмүүстэй харьцсан, үргэлжийн өөрөө таалагдаагүй, тийм ээ? Таарахгүй, танихгүй хүмүүстэй асар том одоо эрсдэлтэй бэлгийн харьцаанд орно, тийм ээ? Өөрөө дургу байна тэрэндээ. Иймээс олж та тэрнээс цухтаж өнөөдөр одоо арх мансуурлах байдсан хэрэглээнд донтон болсон байна, тийм ээ? Энээс оноо таны сэтгэл санаа зан ааш эвдрэлд орсон байна. Энээс бол гэр бүлийнхэнтэй зөрчилдөд ойлголцохоо болсон байна. Гэр бүлийнхэн чинь таныг үнж хүнлэхээ болсон байна, тийм ээ? Ойр дотныхоо асуудаас та одоо ойр дотны ямар ч одоо харилцаа, хүндлэл, хайр, инхрийлэл гэдэг имийг та авах чадхаа болсон байна. Тэр үед та өөрийгөө ч хайрлах байсан биз дээ. Өөрийгөө хайрлах байсан байна. Та өнөөдөр бол сэтгцийн хувьд бол асар өндөр одоо байдалд орсон. Ганц энэ хүмшилтэй бүхэн ийм байдалд ордог. Тэгээд энэ бол нийгэм бол та үнэлэгдэхээ болсон байна. Энэ өнөөдрийн бие үнэлэлт гэдэг ч юм бол үнэхээр буруу одоо зүйл анги одоо гинт хэрэгшүүдэ зүйл ангитай тийм ээ. Одоо сая энэ шинэ эрүүгийн хуулиар ч гэсэн одоо илүү чангарч байгаа юм билээ. За энэний цаатлын нийгмийн үр уршиг нь юу вэ гэвэл бид нар одоо насанд хүрсэн бөгөөд насанд хүрээгүй хүмүүсийг бид нар энэ одоо садар самуунд уруу татж байна. Энэний цаатал өнгөний бөгөөд одоо доох гэсэн маш аюултай өвчнүүд байна тийм ээ. Нийгмийн задгаарл явагдаж байна тийм ээ. Энэний цаана юу гэдэг вөхөр архитэлт гэмт хэрэг тийм ээ. Садар самуу хүчирхийлэл хулгай дээр муурам мэхлэд энэ бүхэн л явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө та өр хөвтөөж тийм болгож байна. Бид нар ч ихсэн нийгмээ тийм болгож байна. Өнөөдөр манай төр засгийн энийг анхаарахгүйгээс болоод бид нар өнөөдөр одоо
улс үндэснээр аюулын л одоо байдал байна шүү дээ. Тэгэхээр энэ талын юмыг би нэгдүгээр энэ бол мэдлэг. Энэ мэдлэг мэдээллийг та өөртөө ойлгож аваад тэгээ энэ байдлаас гарахыг бол энэ бол ганцхан та өөрөө шийдэх ёстой. Нийгмийн зөвлөх ёстой. Мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Танд өнөөдөр та энэ талын юмыг одоо энэ олон жил болсон ч гэсэн хизээч хүн өөрсдөө бол оройтдгоо. Та энэ талын мэдлэг мэдээллийг олоорой, өөрийгөө хайгаарай, юм уншаарай, судлаарай. Дээр нь тэгээд та энэ одоо явж байгаа энэ үйлдэлээ ач холбогдлын тарлаас та таны бодоор гэж үзэж үр дагаврын тооцоорой. Энэ одоо ийм байдлаар явах юм бол өшөө хүндэрнэ, өшөө та сэтгцийн өвчнөд нэрвэгдэн тийм ээ. Өшөө одоо янз бүрийн одоо анагаахын талын өвчин чинь улам хүндэрнэ тийм. Энийг та мэдэх хэрэгтэй, нүүр дүнгийн тооцох хэрэгтэй. Дээр нь та хэн нэгэн одоо хүнээс тусламж авах хэрэгтэй бол тийм мэргэжлийн туслан авах хэрэгтэй юм байна. Өөрийгөө оршидлох. Тэгээ танд мэдээж ярих сайхан мөрөөдөл байгаа шүү дээ. Та сая хэллээ. Одоо сайхан хантай болмоор байна тий. Өөрийнхөө хэдийн мэрэгцөөч гэсэн би нэг хангаад одоо өвдсөн таснаа сайхан амьдрал маань гэсэн танд мөрөөдөл байгаа. Танд мэрэгжил байгаа юм байна тий. Тэгэхээр одоо нэг Эйнштейн хэлсэн нэг сайхан үг гэдэг шүү дээ. Мөрөөдөл гэдэг бол мэрэгжлээс илүү шүү гэж тийм ээ. Тэгэхээр энэ сайхан мөрөөдлөө та өнөөдөр маргааштай ихтгэлтэй байгаад өөрийгөө өөрчлөөд тийм ээ. Эргээр сайхан өөртөө сайхан тийм өөдрөг байдлаар хандаасаа л гэж танд хүсмээр байна. За одоо дараагийн бас нэг сюжетийг үзье. Энэ бол одоо эхнэр нь одоо араар нь тавиад байдаг болчихсон залуу хүн яриа байж. Би нэг аваатаа 3 жилийн өмнө танилцаад суусан юм аа. Суусан гэж гэрэлтэй батлуулаагүй л тийм. Тэгээ бид хоёр дундаасаа нэг хүүтэй болсон. Тэгээ яг бид хоёрын амьдралын юу би яг нэг төрлийн албанд ажилладаг манай эхнэр өөрөө хүүхдээ хараад үлддэг ажилтгаа. Тэгэл би нэг 24 гараад 48 амартай. Тэгээ нэг удаа юу гэмт одоо бие үнэлт гэдэг юм уу нэг тиймэрхүү байдлаар би нэг таарлцсан л барьж авсан л тэгээ одоо нэг тиймэрхүү шалтгаанаар л нэг иймэрхүү ярьсан. Танаа чи өөрөө цалин авдаг. Танаа дээр өөр зээл мөнгөний шаардлага юм ямар учраас хоногийн бороолоо тэгэл нүртүүлээгээл ингэдэг тэгэл ер нь бол эхнэр яг ажилтгүй мөртлөө нэг хэдэн төгрөг олж ирээл гэдэг гэсэн тэгэл тэрийг би найз нөхдөс зээл гэж боддог гэсэн би өөртөө явж байна. Би өөрөө тавиал зээлээ явдаг гэсэн тэгэхэд манай эхнэр би үнэлтгэл байсан юм байл л дээ тэрийг мэдэхгүй л юм л дээ. Чи одоо тэгээд эхнэртэй энэ асуудлаа одоо ингэж зэгчлэе гэсэн ийм талаар ярилцсан. Хоёр ер нь ингэж мэдснээс хойш ярилцаа ямар ярилцаа гаргадаг. Харьцаа ер нь бол тасраг үлддэгтэй жоохон хөндөөлсөн. Тэгтээ ингээд одоо тэр салчаа гэхээр хүүхдтэй байдаг. Хүүхдтэй бодоод байна уу? Эсвэл ямар шаардлага? Цаашдаа нэ гэж. Уусаа хүүхдтэй болсон чи хүүхдтэй хөтлөөлгээл яа тэгээд авчигээд тэгж болохгүй хийжсэн салгахаар бас хүүхд ингээд хүүхд өнчрөх юутай. Тэгээ өөрийг нь засаад авчиг гэсэн бодлоос байж л байна л та. Ер нь тэгтээ би өмнө ингэж явж ясныг ерөөс мэдгүй. За тэгэхээр эндээс харахад бол бие үнэлэгчид та нар бусдыг эхнэрээ араар тавих байдалд хүргэдэг билээ өгөхшнүүд. Тийм үү? Ер нь дандаа ихэвчлэн эхнэртэй хүмүүс бэлгийн дур хүслээ дарахын тулд эхнэргүй хүмүүс бэлгийн дур хүслээ дарахын тулд ирж гин үү? Эсвэл эхнэртэй хүмүүс ирж гин үү? Надад бол ихэнх л эхнэртэй хүмүүс л байдаг. Эхнэртэй хүмүүс. Тийм. Эхнэртэй. Тэгэхээр энэ дээр нэг статистик тоо гарсан юм билээ. Ер нь бол одоо гэр бүлээс гадуурх энэ бэлгийн арцаанд орсон байна шүү дээ. Янгантай ч бай, ер нь өөрөнтэй ч бай. Тэгээд энэний ерөөс 3 гэр бүлний нэгэнд салж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр хүн бол тэгж боддог юм байна л да. Одоо жишээл янгантай юм чинь танихгүй юм чинь
төлөвлөсөн энэ бол нэг сонин биш гэж хүлээж авдаг юм байна. Баригдахгүй. Гүг баригдсан ч гэсэн тэр бол ерөөсө хизээч тэрийг бол хүлээн шүрдэг юм байна. Эренчвэ, эмэнчвэ. Ер нь бол тэгэл тэр бол ерөнхийдөө сая дээр залуус хэлж штэ одоо сэтгэл бол хөрсөн тий. Одоо таарамгүй зөрчилтэй болсон гэдэг. Тэгээ салдаг гэсэн тийм юм л да. Одоо 3 одоо гэр бүлийн нэгэн салтгаа гэж. Тэгэхээр нийгмийн оршин бас энэ салталт ингэж явагдаад байна л да. Тэгээ энийг бол би түрүүн манай биднэрт одоо бидэнд энэ талын нэг мэдлэг, мэдээлэл тийм ээ. Өөрийгөө юу хийж байгаа вэ? Одоо ямар цааталтай хор шиг тарж байна тийм. Өөртөө бөгөөд бусдад гэдэг бид одоо огт мэдэхгүй байна л да. Тэгэхээр энэ талынхаа юмныг л одоо мэдж авах хэрэгтэй гэж би түрүү хэлээд байгаа юм дээр л дээ. 20 жилээс 20 наснаас хойш гэж багцааллаа гэж бодоход 20 жил бие 20 гаруй жил бие тэгэхээр та бол нэлээ ахмад настай хүн тийм үү? Таныг одоо ямар насны хүмүүс худалдаж авдаг вэ? Тэгээд 40 гарсан залуу. 40 гарсан залуучууд. Тэгээд миний үеийнх л Таны үеийнхэн. 50 гарсан. Хөвчлэн хотынхан байх юм хөдөөнийхэн байх юм? Хотынхан байх юм хөдөөнийхэн байх юм? Хөдөө гадаанаас ирсэн. Ааха. Хингэн хотын. Хингэн хотын. Ер нь танд ингээд айхтар тийм гутрах үе байсан уу? Ингэж амьдарч байгаа даа ч юм уу? Эсвэл амар аз жаргалтай үе байсан уу? Гутрахдаг болоод ч юм уу? Тэгэн гутраад ахмах байг уудаг. Одоо тэрх бох болцсон. Одоо л арх ухаа зүрсэхгүй секс. Одоо жил болж байна. Арх ухаа юу? Арх ухаар бол хэр өвдөж байсан бэ? Арх ухаар ахсахгүй тавьжсэн уу? Ууж яхтуу. Аа. Өвтөрчихсэн. Наймаар байсан уу? Тэр санаагаар яг унжсэн үү те. Танд ер нь машинд нэг урдаар хөтлөхгүйгээд 2 цадаа машин аваад орсон. зориуд уу? Тийм бүр зүгээр явж байгаа машин урдаар Бүр санаатаагаар уу? Үхий гэж бодоод. Тийм. Амаа урдаа гэдэг үү? Ингэж авахаар үгүй. Тэгэхээр нэг өөрийгөө өмнөх үнэлэмжгүй тэг дээр очихоор л хүнд гэж байгаа юм л да. Амаа орлох тухай л бодож эхэлж байгаа. Тэгэхээр энэ байдал чи өөрөө таныг тийм байдал оруулаад байгаа байхгүй. Тэрс өөрийгөө үнэлэх. Бусад бол үнэлэх үнэлэхгүй нь чухал биш ихэд хүн өөрийгөө ялна гэж хамгийн аюултай юм болж байгаа байхгүй. Наад ч гэсэн өөрийгөө яллах үе зөндөө байдаг шүү дээ. Одоо хүн болгонд л байгаа л да. Тэрийг л харин бид нь ухаарах хэрэг гэж хэлээд байгаа юм л. Бид юу хийгээд байна? Бид яаж амьдрах хэвээр тийм ээ? Энэ зөв юм уу буруу юм уу? Хүн болгоо ийм болвол яах вэ? Гэдгийг алдааг хүн гэж бол байхгүй шүү дээ. Бид өнөөдөр тэрний тухай бол ерөөсөө хамгийн түрүүнд ярих хэрэгтэй. Алдааг хүн гэж энэ ертөнцид бол байхгүй. Ганц та алдсан бид нар алдааг нэг сайхан гэгээ осоод энэ цугаад хүн байцгаа суугаад юм ерөөсөө биш. Алдааг хүн гэж ганц ч байхгүй. Тийм учраас уучлж босчгүй алдаа гэж хизээч байхгүй. Хаач байхгүй. Тийм учраас бид ганцхан одоо өөртөө дүгнэлт хийгээд тэгээд үр дагавраа тооцоод тэгээд бид одоо өөрчлөгдөх болсон боломж бол байгаа. Энийг бол таны ганцхан өөрийн оюун ухаан ухамсар маш их сэтгэлийн хат, зориг, тийм ээ, төвчээр хатуужил шийдвэрэл танд одоо Би ч одоо ингэж явахаар яг болно л гэж бодож байгаа шүү дээ. Болно гэж бодоод. тийм одоо сайхан хань жилтэй болоод Одоо энэ нэвтрүүлгийг маш олон хүмүүс байгаа л да. Facebook-ийн хандлт бас шууд үс нэвтрүүлгийг үзэж байгаа хандлт маш өндөр байна. Тэгэхээр олон хүмүүс байж байгаа. Тэр зэмаа саяны өнгөрсөн 7 хоногийн дотор бол таксины жолооч маш олон хүмүүс түрүүн гарсан гэсэн үзнэ. Тэ? Интернетээр үзэхээр онцгой байлаа. Зургатаар заавал хүлээж яваад үзнэ гэсэн олон хүмүүс байсан. Тэгэхээр үзэж байгаа. Энд бас олон таны үеийн наснашууд залуучууд сууж байгаа үзэж байгаа. Ахнаар. Тантай сууя гэх хүн гараад ирчих бас мэдх юм. Тэ? бид бас тэгж горьцсон шүү. Тэ. Тэгэхээр хүний сэтгэлгээ янз янз ч хүн болго янз янз. Тийм шүү дээ. Тантай сууя гэх хүн энэ хүн бие үлдэж байсан ч хамаагүй зайлвал ядарсан нэг мөл өгшин байна те. Ядарсан нэг Зовлон үзсэн, амьдрал үзсэн байна те. Тэгээд үнэхээр сексийн одоо хүсэлтэй хүн бас таарч мэдх юм те. Сексийн бас тань шиг нэг сексийн таарамжтай юу? Таарч болох юм те. Тэгээд ерөөсөө зүгээс одоо за буруу хэлсэн байж уучлаарай. Тэгээд одоо юу гэдэг энэ хүн бараг 15,000 хүнтэй унтсан сексийн харьцангуй туршлагатай хүн байгаа нь бараг таалагдаад тантай суу хүн гарах юм. Тэгвэл та дараа нь нөгөө бие үнэлэхгүй байж чадахгүй гэдэг. Чадаж. Урд нь чадаагүй шүү дээ. Одоо чадах уу? Чадна. Танд итгэх шалтгаан бий юу? Итгэж болох уу? Итгэж болно. Яагаад?
Ер нь би ингээ одоо гэрээс гараад ингээд эмгээр ихтэй чинь аюу тийм залхсан байт. Миний үеийн таарч бол ингэж явж байхад зүгээр хоёулахнаа гоё яах юмсан. Өөр хөвгттэйч гай болохгүй. Өөр хөвгт минь тустай амьдралаа. Тийм л юм хүсэж явдаг би одоо тийм мөнгө зөрүүлээд. Тийм бол боломж бол амьдрал байгаа шүү дээ. Манай нийгэм одоо хэдийн хямралтай. Мөнгө төгрөг одоо та сүүлдээ сонирхгүй. Мөнгө автаа авлаа. Автаа авлаа. Ер нь бол тэгэл гоё байна гэдэг хэмжүүр танихаар юу вэ? Гоё секс үү? Эсвэл сайхан цагаа уугаад дуугаад хоолойдоо сууж явах уу? Гоё байна гэдэг бол хоёулаа 760 тавцаар хамт цагаа уугаад. Тэрийг л гоё. Тийм би эндээ төшиг болоод адилхан зовлонгоо хоорондоо яриад. Тэгэхээр таны нарийн нарианаас эцсийн эцэст явж яг чухал нь бол секс биш. Яг амьдралын гол чухал бол мөнгө биш. Эцсийн эцэст явж хань ижил гэдэг юм ойлгож байна. Тийм үү? Одоо та эцсийн дүнд секст явж мөнгө олж эцсийн дүндээ хамгийн хэрэгтэй байсан чинь юу байсан бэ? Хань ижил. Хань ижил тэр амьдралд үрцэн. Тэр амьдралаа үрцэн байна. Зөвхөн секс л лөө. Тэгээ би танд бол нэг гоё юм шиг хэлээж бодож байна. Таныг хараад одоо би нэг юм их бахарх чинь. Та өнөөдөр бол амьд явж байна. Амьдэрч байна. Та эргэтэн бүтэн байна. Эрүүл байна. Тийм ээ? Та бас нас бол боломж юм биш үү? Та өнөөдөр бол амьдралд энэ одоо хар бараантай амьдралаар та туулаад үзсэн, туршлагатай болсон байна. Ухаан суудсан байна. Өнөөдөр та янз бүрийн хүмүүстэй харьцаад үзсэн байна, тийм? Тэгэхээр энэ бол өнөөдөр танд бол маш их олон боломжууд байна гэж харж байна л да. Хэрвээ танд үнэхээр сайн сайхан амьдрий гэсэн чинь төсөл байгаа бол уудаг ахтаа бол ер нь тэгэл ууцсан хүн байсан ч хамаагүй хоёулаа нэг юм аваад буудалд орё л гэл явдаг. Одоо бол уухаа барьсан болохоор одоо байна. Ер нь хүмүүсийг их голдог. Энд нэг надад ирээлээ яваа. Ингээ ч үгүй бол бас үг. Одоо та эрүүлэр сэтгүүлтэй сэтгүүлтэй нас яг гооцсон. Аа. Одоо бол голоод байна. Голоод. Уудаг байхдаа бол хамаагүй. Уугаал. Өөрөө нөгөө арх уух дуртай. Архиа уугаал тэгээд орондоо секс өгч. Тий. Таны хэрэглээ тийм өндөр байсан уу тэр үед? Таны одоо хэрэглээ мөнгөний хэрэглээ. Тэгэхдээ боломжцооны л мөнгө олдсон юм шиг санагд. Түрүүн тооцоонд гарлаа шүү дээ. Одоо цагийн 40 мянган тэгээд өдөртөө нэг 3 удаа цагаар ороод 100 мянга 110 мянга төгрөгтэй буучнаа дээ. Болох уу? 140-с бодгоо. 140-с бодгоо. Тэгэхээр ч одоо өндөр байна та. Хоногийн 140 мянга 7 хоногийн 4-гээс одоо 4-4-16 4-1-4 560 мянга 7 хоног сард 2 сая гаруй төгрөг та. 16 ороод одоо. Тий 16 ороод. Тийм байна. Амар хэрэглээ өндөртэй юм шүү. Тэгэхээр та юу өөр газар тоо баримтууд гайхшруулж л дээ. Тоо одох гэ толгой гарах гэдэг л дээ хамгийн гол. Би ч нэг ухаан боддог юм чи. Тэгэхээр та яг бас ажил хийгээд ийм хэмжээний цалин авч чадахгүй гэдгийг мэдээд байна бас тийм ээ. Бас мэдээд байна. Тэгэхээр би дахиад улс төрийн сэтгүүлч улс төрчидтэй хандаад нэвтрүүлэг үүсэж байгаа улс төр бол энэ нийгмийг бүрдүүлж байгаа хүмүүст хандуулаад нэрвтэйгээ дахиад нэг дараагийн юм хэлчихье л да. Нийгмийг та бүхэн хангалттай сайхан байлгаж чадахгүй учраас өөрсдөө хагарч идлээ цадаж хагарч өгтлээ баяжаад бусдынхаа амьдралын цалин хэд доор байлгаж байгаа учраас нийгэм өөрөө тэрчгтэй хулгай, дээрэм, эрүүл бас үзэгдэл янхандалтын чиглэл рүү явж байна. Энэ хүмүүсийг бид нар буруутгаж, цагдаагаар шүүж, хорж, барь цагдах ирэх бараг үгүй юм шиг санагдаж байна. Яагаад гэвэл бид энэ хүмүүсийн амьдралыг тэр хэмжээний дор байлгаж байна. Та сард 2 сая төгрөгийн цалин авдаг бол биеүүлэгч ажил хийх үү? 2 сая төгрөгийн цалин авдаг. Хийхгүй. Дөрөвчийн улгаач ч бас тийм байсан. Монголоос бусад оронд Солонгост дөнгөж саяхан надтай ярьж ирсэн Өвөр Монгол бүсгүй хүртэл манад бол зүгээр галтгооны угах сардаа саяыг авна штэ гэдэг юм ярьж ирсэн. Монголоос бусад оронд Монгол улсад цалин 300-аас 500 мянга. 600, 700, 800 үл өндөр цалинтай тооцогдно. Нийгмийг бүтээж байгаа энэ бүх залуучууд чинь 300-аас 500 мянган төгрөгийн цалинд л хавчигдаж ажиллаж амьдарч байна. Тийм учраас та нар өнөөдөр энэ нийгэмд байгаа залуучуудыг энэ нийгэмд байгаа ажиллаж амьдрах гэж ядаж яваа энэ хүмүүсийг биеүнлэгч, хулгайч, гаж тунтан эсвэл бүр бэлгийн дон хүсэлтэн гэж ялварлах гадуурх ирэхгүй мэт.
санагдаж байна. За ингээд таны өөр дуус шилтгэлийн цаг дуусч байна. Тийм бид бүгд л одоо монголчууд бид бүгдээрээ л хүн шиг амьдрахын төлөө бид нар л энэ амьдралаа зориулж байгаа. Алдсан олсон ч гэсэн бидний энэ амьдрал бол өөртөө зөв байгаа. Тэгэхээр хүн болгон сонголттой таардаг. Сонголтыг хийхэд хүний өөрийг нь л одоо ухаамсар байдаг. Тэгэхээр сонголтоо зөв хийгээрэй гэж хэлмээр байна. За тэгэхэд мэдээж хэрэг одоо нийгэм маань хэцүү бүх тогтолцоо маань одоо буруу явж байгааг нь л одоо илэрл одоо ингэж явж штэ л гэж одоо хэлмээр байна. Тэгэхээр 3 сая монголчууд бол одоо сайхан амьдрах боломжтой байх хэвээр. За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлж байна. Манай өнөөдрийн зочин бол бие үнэлэгч. Би яг нэг үг хэлмээргүй санагдлаа л да. Тэ? Бие үнэлснийхээ төлөө хөлс авж байгаа та нар. Эсвэл ямар ч шалтгаангүйгээр бааранд аав ээжийнхээ мөнгөөр арх угаад, эсвэл арай ээж ажиллаж болсон 500 мянган төгрөгөө бааранд өрөөд, эсвэл хэн нэгэн залуучуудын дайлагын мөнгөөгүүд ямар ч үн усгүйгээр хэн нэгэн залуугийн дороош гудас дэвсгэр болж хөвдөж байгаа. Огт үнгүүгээр бие үнэлэгч бас байна. Бие тэр өрөөний 2 шил пяв согтоос 200 г архаар үнэлж байгаа юм ихтэй зөндөө. Бие хүмүүсийг бол харин янхан гэж хэлмэс удаа. Тэ? Ингээд энэ удаагийн нэвтрүүлэг өндөрлж байна. Үзэгч та бүхэн 7 хоног бүрийн 22 цагаас X хөтөлбөрт анхаарлаа хандуулаарай. Нэвтрүүлгийн студид найруулагч орхон, сэтгүүл зүйч Батхүү, сэтгүүлч Бодин Болдбаатар, за зочноор бол бие үнэлэгч оролцлоо. За дараагийн нэвтрүүлгээр бид та бүхэнд гомо буюу ижил хүүстэн. За түүний дараагийн нэвтрүүлгээр гадаад улс